7 настай хүүхдийн амь насыг захиалгаар хөнөөсөр Дорнот аймагт гарсан байхгүй. Захиалагч гүйцэтгэгч аль аль нь 2 дугаар ангид байгаа жаахан хүүхдийг өөрийгөө боомлж амиа оруулсан болгож төөрөгдүүлэхээр мэдээлэл өгсөн ч гэсэн Дорнот аймгийн цагдаагийн ажилтнууд бол мэрэгжлийн ур чадвар гаргаж за ууг хэргийг бол тун ноцтой захиалагтай алга болохыг тогтоож байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хүүгийн эцэг гэрүүлээс гадуур харилцаа үүсгээд залуу бүсгүйтэй амраглах болсон хүүгийн амьд төрүүлсэн гол шалтгаан байхгүй. Их сурвалжийн мэдээснээр талигач хүүгийн эцэгтэй дотны харилцаатай нөгөө эмэгтэй аавтай суухын тулд бусдад буюу хамаатныгаа хүүхдэд 200 мянган төгрөг өгч хүүгийн амь насыг захиалгаар хөнөөлгсөн болох нь мөрдөн байцаалтын явц тогтоогдож байгаа байхгүй. Энэ мэтлэнгээр бага насны хүүхдийн эсрэг үлдэгдэх гэмтрүүд онц хэлцгий харгас болоод байгаа байхгүй. Ийм учраас мэрэгсэн хуульчийн хувьд, криминологчийн хувьд энэ төрлийн гэмтрэлд оногдуулах ялын бодлогыг чангалаач гэсэн саналыг би улсын хурлын гишүүдэд тавьж байгаа. Гэтэл улсын хурлын гишүүд яаж нэ гэж энэ саналыг хүлээж авч байгаа. Хүлээж авангуудаа ялын дээдлийн хэмжээг нэмчихэж байгаа. Тухайлбал 12-оос 20 жилийн хугацаагаар 20 хальтаа байсныг 25 болгочихж байгаа байхгүй. Энэ ямар хэрэгтэй? Яг үндэ бол саналыг хүлээж авсан болоод дүр эсгэж гэмт хэрэгтийн толгойг илж буюу хаацаалаад байгаа байхгүй. Учир нь гэмбуруугаа хүлээгээд хохирлоо төлсөн бол өөрөөр хэлбэл оршуулгын зарлалыг өгсөн бол хөнгөн ял оногдуулах. Өшөө цаашлах юм бол оногдуулах ялын ахаад 3-1 хүртэл буулгах ийм боломж нь хэвээрэл биш үү? Зүүн яах ёстой юм? Доод хэмжээг бас нэмэгдэх ёстой.